Энд ер нь ямар хэрэгээр ярьснаа мэдэж байна уу? Бизнесийн уулзалт юм билээ. Мэдгүй байна. Нааг шагнах гэж байгаа юм болов уу? За мэдгүй юм даа хаа. Та нааг таньж гинөө. Яасан. Өчтөр шөнө 23-аас өглөө 4 цаг хүртэл хаа нэмтээ явчихсан. Унтчихсан шүү дээ хаа. Гадны дүншүүдтэй л уулзалттай л байсан да. Би одоо юу ч ярмааргүй наа. Би өмгөөлөгчтэй хамт сууж байгаа ярьчих болох уу? Урчин чинь нөгөө студ дээр ингээд төмөө олонтойгоо л Зүгээр ярил л да. урчин студ дээр байсан. Ямар? Энэ хийсэн. Энийг бандер хийсэн ш та. Мэдгүй. Стараг юм байна цагтаа. Би дарахтаа ч ярьчих болох уу? Байна уу? За наашаа юу яачих вэ? Машина явуулчих уу? Тий. Эндээс нэг 4 зорчигч байна, суулгаа явуулчих. Бүгдийг сагаачих. Тий. Хэрэгэ үлээхгүй юм байна. Заавч өрөөж Байж байгаа шүү дээ. гэсэн. Яг эдрийг хийснэ би мэднэ. Гэсэр. Энэ тамхины ишнүүдийн дондёр хаяад энэ мөчрүүдийн бакрэ буглаад энэ гүрэл бүх хогнуудын энэ савнуудыг хайцсан. Би яач Хоёлаа энийх үндэ ярьчих хөө. Яг яасан гээ ямар учраас ингэж юм. Энийг бол би ерөөхдөө харсан. Энийг гүрүүл тэрэд бол иймэрхүү хэрэг үүссэн. За энийг бол би хийсэн. Залуусаа муу байна. Та нарыг олон хүмүүс харж үлгэр дуурайл авч байгаа шүү. Өөрсдөө юм байхар чинь яах вэ? Хөдөө гадаа амар зугаалгаар явахдаа хариуцлагатай хэлж бусдад үлгэр дуурайлал болж их орноо харьж болтгоо. Энэ байгаль дэлхий чинь та нарын аав ээж гэр орноос ялгаа юу байна? Ойлгож байна уу? ойлголаа. Цааш тэхгүй. Дүүн яг энэ хогны талыг хайцсан юм уу? Цааш тийм үйлдэл гаргахгүй. Бид нэр залуучуудаа сайн уриалнаа. Уучлаа. Наа уучлаа. Уучлаарай. Байгаль энэ дээгүүнд ирлээ. Явлаа. Цэвэр. Хариуцлагатай аялцгаая.